Зам бол хөгжлийн амин судас. Зам бол холын мөрөөдлийг ойртуулдаг хүч. Түүнийг бүтээдэг хүмүүс бол жинхэнэ бүтээн байгуулагчид. Тэд бол бүс бүсээр шалгарсан автозамчдын шилдэгүүд. Тэд бие биенээ танихгүй ч нэг зорилгын төлөө нэгдэн мэрэгжлийн ур чадвар, ухаан мэдлэгийн өрсөлдөөнд өөрсдийгөө сорих болно. Дахин нэг шинэ өдрийн мэнд хүргэе эрхэм үзэгчдээ. Манай бүс бүсээр шалгарсан шилдэг 25 оролцогч нар яг одоо даалгавраа гүйцэтгэхээр зантайгаа танилцж байна. За өдрийн мэндээ өнөөдөр хормороогүй нартаа сайхан юм өдөр байна. Иймэрхүү өдрүүд бол одоо замын ажилд бол одоо маш хэрэгтэй байдаг. Энэ одоо ерөөсөө биднэрт бол шар тас гэсэн үг. Замын ажил маань бол одоо бороотой ийм үед актер эрсдэлтэй байдаг учраас энэ ийм сайхан өдөр одоо тэмцээн маань үргэлжилж байгаа сайхан байна. Тэгэхээр өнөөдрийн даалгаврын талаар та товч мэдээлэл үзэгчдтэйгээ хуваалцах. За өнөөдрийн даалгавар бол энэ замын хажуу далангийнхаа энэ хажуу налуунуудыг одоо засах юм даалгавар байгаа. Шүүгчнэр яриад бол одоо экскаватораар энэ хажуу налууг гүйцэтгүүлэх гэсэн шийдвэр гарсан. Тэгээд экскаваторчныхаа одоо ур чадварыг сорно гэсэн үг. Уул нь экскаватор чинь энийг засах ёстой юу, ёсгүй юу? Ер нь өөрөө бол үндсэн экскаватор маань бол үндсэн өөрөө шороо ачдаг машин шүү дээ, газар ухаатай. Гэхдээ бид нар бол энэ даалгавар дээр экскаваторын чинь операторын ур чадварыг харуулахын тулд сонгосон байгаа. Экскаваторын жолооч маань энэ одоо харагдаж байгаа налууг яг ингээ хүн ингээ хурцээр гараар ингээ зассан шиг болгоно. Одоо уд тун удахгүй бид нар харна. Энэ бол үнэхээр гайхамшигтай гоё даалгавар болно гэж бодож байгаа. Одоо та бүгд харж байна энэ ар зас юм. Энийг одоо дэдийн засан мөр шиг. Янзын гоё болно. Бүр тийм үү? Тий. Одоо энэ экскаваторын жолооч. За тэгэхээр үзэгчдээ бүгдээрээ автозамын далангийн хажуу налуу засах хамтдаа сонирхцгаая. Далангийн хажуу налуу гэдэг нь замын даланга тогтвортой байлгах, ус зайлуулах нөхцөлийг бүрдүүлэх, нуранг суултаас сэргийлэх зорилготой инженерийн шийдэл юм. Хэрв налууг буруу хийвэл замын хажуу нурж, замын суур гэмтэх, улмаар хөдөлгөөний аюулгүй байдал алдагдана. Энэ ажлыг хийхэд экскаватор, автогрейдер, нэгтруулагч техник, мөн геодезист, материалын инженер, замын инженерүүд хамтран ажиллах шаардлагатай. Замын инженер гэдэг хүн яг зургийн байгууллагаас гарсан зургийг бодит талбай дээр газар дээр гаргаж чаддаг. Тийм үү? Замын ажилд ямар ч жижиг алдаа ерөөдөө байх ёсгүй. Яагаад гэвэл энэ эргээд бид нар шууд хүний амьтаа холбоотой байдаг учраас хэдийн хэмжээний чанартай, хэдийн хэмжээний технологийн дагуу барьсан зам маань хэдийн хэмжээгээрээ тэрийг ашиглаж байгаа, хэрэгжилж байгаа, зорчиж байгаа хэдийн маань те аюулгүй байдал амьсгал шууд холбоотой байдаг учраас жижигч болох ямар ч алдаа гарахгүй байх хэрэг шаардлагатай. Энэ зурган дээр гарсан хэмжээ аюулгүй байдал маш нүүдэл. Одоо юу гэдэг далангийн хажуу налууг хөвөөгөө нариасгаад ч юм. Тодорхой хэмжээнд бид зай өгсөн шүү дээ. 2.5 м байна. Хажуу налуу 1-ийг харьцах 1.5, 1 3 гэсэн тийм юм байна. 2 гэсэн. Тэр хэмжээсүүдийг зургийн инженер бол юу хийж юмс бүгд тооцсон програмаар тооцоод гараад ирсэн. Тэрэг жүрснөөс бол үүдсэн хохирол гэдэг бас нөгөө нэг юм байдаг. Хүний амьд тал. Хэмжээс алдаад хажуу налууга татах. Энэ бол ерөөсөө инженер үнэ алдаж болохгүй тийм. Далангийн налуу бол замын удаан эдлэгээний үндэс. Бид өнцөг, жигд байдал, аюулгүй ажиллагааг голчлон харна. Энд операторын гарын мэдрэмж, инженерийн ойлголт маш чухал. Ажлын талбай дээр гараад ойр орчноо сайн анзаарах те. Хийж байгаа ажлаа ер нь за хаанаас нь яаж хийвэл болохоор энэ тэрийг сайн харж аж тэгж ажиллаа хийх хэрэгтэй байдаг. За
Баг тавьж бэлэн бол одоо даалгаврыг эхлүүлье. Эхний XG-ний шанаа зоогоо шууд цаг явж гэж байгаа шүү. Нэгэнтээ байгуулсан далан дээр тэр налуу гаргаж байгаа. Налууг бол бид нар сонгож авахдаа бол 3 метрээс дээш далан дээр аль аль үзүүлэлтийн тэнд сууж байгаа улсууд болон телевиз үзэгчдэд үзүүлэх зорилгоор юм сонгож авсан. Zero Road ажил мэргэжлийн уралдааны даалгаврыг Smart Road багийн экскаваторчин төвшнөгс яг одоо миний ард гүйцэтгэж байна. Өнөөдрийн даалгавар бол автозамын далангийн хажуу налууг засах бөгөөд 40 м урттай замыг 30 минутын туршид хийж гүйцэтгэх болно. Геодезийн инженерийн тавьж өгсөн хэмжээний дагуу экскаваторчны гүйцэтгэл чухал. Далан дээрх замын процесс яаж явагдав яг тэр бүгдийг л үзүүлсэн тийм онцлогтой тэмцээн болж байна. За төвшин жаргал ахлагчтай Smart Road багийнхан хугацаанд амжилттай ямар ч өсөг хийж гүйцэтгэлээ тэдний сэтгэлийг хамтдаа сонсож байгаа. Жоохон сандралтай байлаа тэгт. Тэгтээ хугацаанд амжиж чадлаа тий. Ер нь өөрийгөө бол даалгавар гүйцэтгэлээр нь хэр хийсэн гэж бодож байна. За нэг 100-ны 80-80% л хийсэн байл гэж бодож. Яг full 100% болгож чадсангүй гэж бодсангүй л очиж тээ. Амжилт. Багийн ахлагчийн хувьд багаа ер нь хэр өдөрдөн зохион байгуулсан гэж бодож байна. За би багийн ахлагчийн хувьд бол манай багийн скетч бол их сайн ажиллаа гэж үзэж байна. Ягаад тэгэхээр энэ бол 3 м өндөр далан байна. Маш их том чулуутай. Тэгэхээр манай скетчийн тэмцээнд ороод ингээд бичлэг хийгээд сандарсан нөхцөл энийг хийж байгаа ч гэсэн ур чадвартай хийж чадлаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бас манай багийнхан бол үнэхээр багаар ажиллаж чадлаа. Тэгээд одоо би чинь бол бараг 10 гаруй жил зам дээр ингээд зогсоогүй бичих цаасны ажил ойлт суудаг ажил хийж агаад энэ уралдаанд орж байгаа. Тэгэхээр манай залуучууд маань ингээд дандаа сайхан хөнгөн шинхэн залуучууд сэргэлэн цаваа залуучууд таарчсан. Эднэр маань дээшээ доошоогүйгээд нөгөө
хийгээд миний удирдлагыг ингээд хүлээж аваад ингээд явж байгаа нь бол үнэхээр одоо ирээд 2 хон хонж байгаа ч гэсэн яг баг болоод ажиллаж байгаа нь үнэхээр сэтгэлд бол одоо баяртай сайхан байна. Уралдааныхаа хамгийн ихний баг боллоо шүү дээ. Энэ дээр ямар сэтгэлтэй байна? Ер нь бол яг нэгдүгээрт нь бид нар ихний баг боллоо. Тэгэхээр нэг өмнөх багийн одоо болсон болохгүй ингэх юм байна гэсэн тийм дуршлаг бол байсангүй. Хоёрдугаарт нь бол яг энэ талаасаа ингээ ийшээгээ далан маань намсаад ингээ цаашаагаа бол арай намхан далантай болоод энд л ингээ өндөр хэсэг таарч байгаа учраас арай тийм нэг илүү их хүндрэлтэй нөхцөл нь бол хүндрэлтэй тэгээд таарлаа. Гэхдээ бол бусад бүх багийнхандаа бол амжилт хүсье. Энэ бол өнөөдөр бид нарт хэцүү хэсэг нь таарсан ч гэсэн дараа нь бол арай гайгүй хэсэг нь таарах ч юм уу тэгж байгаа. Тэгэхээр бид нар бол бүгдээрээ энэ тэмцээнд орж байгаа нь бол маш их гоё бахархалтай байхгүй юу? Одоо мянган замчид энд оролцох юмсан гэж хүсэж байгаа. Тэрэн дотроос ингээ 25 хүн шалгараад энд ирээд оролцож байгаа нь угаасаа бүгдээрээ л ялагч юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд бусад бүх багийнхандаа бас амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн шатны тэмцээнд та бүхэн бүгдэнд нь амжилт хүсье. Оролцогч баг бүр ижил нөхцөлд тогтоосон өнцөг, урт, өндрийн дагуу далангийн хажуу налуу засах ёстой. Шүүгчид ажлыг наривчлал, жигд байдал, ажлын хугацаа, аюулгүй ажиллагааг үнэлнэ. Та бүхэн яг одоо эхний баг болох Smart Road багийн далангийн хажуу налуу засах даатгаврын гүйцэтгэлийг харж байна. Харин үргэлжлүүлээд Prime Road багийнхан маань далангийн хажуу налуу засах даатгавраа яг одоо гүйцэтгэж байна. Шүүгч нар энэ тал дээр ямар хөө сэтгэлтэй байгааг бүгдээрээ хамт сонирхъя. За өдрийн мэнд заана шүүгчээ. За өнөөдрийн эхний багийн гүйцэтгэл ер нь таны хувьд ямар байсан бэ? Хамгийн ихний учраас жоохон тактикийн алдаа гаргалаа гэж харж байна. Гэхдээ тэрийг бас маш богино хугацаанд засаад гэс гол үндсэн ажиллагаа ороод явлаа. Тэгээд угаасаа хамгийн тэр эхний юм болгоно ерөнхийдөө дандаа бас наадах магадлал өндөр байдэн шүү дээ. Гэхдээ цаа тэрийг маш богино хугацаанд сайн явлаа гэж би миний бодлого хэлж байна. Хоёр дахь багийн гүйцэтгэл ер нь хэрэг байна. Одоогийн байдлаар харж байгаад хугацааны хувьд гэх юм бол одоо нэг 20 минут үлдсэн байж байна. 10 минутын гаруй хугацаанд ингэж хийцэн байна гэдэг бол нэлээд сайн байна гэж миний хувьд харж байна. Тэгээ хугацаандаа хангалттай амжихаар байна гэж харж байна. Тэгээ юу болох нь өдөр харцгаая. Тэгээ үргэлжлүүлээд хамтдаа харцгаая. Zero to Road нэвтрүүлэг үргэлжилж байна. Яг одоо миний ард цогцоор хахлагчтай Prime Road баг маань даалгавраа гүйцэтгэж байна. За өдрийн мэнд жоохон саад болоогүй үстэй дажгүй. Давгүй. За манай хүн гүйцэтгэл ер нь хэрэг байна. Өмнөх багийн гүйцэтгэлийг бас өөрийнхөө багтай дүгнэлтээ ингээд харьцуулаад дүгнж хэлэхэд ер нь юу гэмээр вэ? Манай багийн хүн яг жоохон сандраад л шиг байна. Өмнөх багийн гүйцэтгэл ер нь хэрэг байсан гэж бодож байна. Яг хөө. Сайн. Яг нэг минутаа уралж байгаа болохоор оператор нь жоохон сандраад л шиг байна. Багийнхаа хүнийг ахлагчийн хувь тайвшруулж чадчихна. За 50 байгаараа гэж хэлээд сонссон шүү дээ. Тэгээ 50 байх шиг байна. За сандралтай байх шиг. Баярлалаа. Цэнхэр баг нэлээд гайгүй ажиллаж байсан. Энэ ажлыг хийхэд хэрвээ сайхан хийнэ гэдэг ингээд хийх юм бол мэдээ цаг хугацаа орно. Бидний шалгуур үзүүлэлт бол нэгдүгээр чанар л байсан. Геометр үзүүлэлт нь оруулж чанар. Мэдээ цаг хугацаа байгаа юм чинь найр тавьсан тийм урт цаг хугацаанд хийхгүй учраас нэг ажлыг хоёр хийхгүй тулд нэг байрал дээрээс 2 3 үйлдэлийг хийжсэн тэр одоо баг илүү амжилтанд хүрэх гэж болно лээ.
багийн экскаватор чинь ганц зөргийн хувьд энэ өөрийнхөө гүйцэтгэлд ер нь хэр сэтгэл хангалуун байна? Өөрийнхөө гүйцэтгэлд бол нэг 80% гүйцэтгэл хийлээ гэж бодож байна. Тэгээд бас нэг цаг богино болохоор цагандаа яарад гүйцэтгэлийг бас 100% хийж чадсангүй гэж өөрийгөө л дүгнэж байна. Тий. Тэгэхдээ бол ямар ч байсан 70-гийн хажуу налуу нэгийг харьцах 1.1 гэдгээр бол харьцааг бол алдаагүй байх гэж бодож байна. Ер нь ажиллаж байхад ингээд хүндрэл бэрхшээл ер нь ямар нэгэн зүйл тохиолдов уу? Ер нь яг хөө барьж байгаа хэсгээ маань нэг жоохон тийм харуу хэсгээ таарлаа тэгээд яг хөө тэгээд байгаа нөхцөлдөө тааруулж ажиллах хэрэгтэй юм чинь. Уралдах хэрэгтэй юм чинь дэрэг өрөөл. Уралдлаагүй үзлээ. Тэгээд ямар ч байсан цагтаа хэмжээд ажиллаа хийсэндээ бол Сэтгэл хангалуун байна. За инженерийн хувьд бага ер нь хэр сайн зохион байгуулж чадсан? За одоо экскетчнэл нэлээ хав зөкслөө дөө. Дээрээс нь наашаа цаашаа ингэ тохиол тэгэл. Энэ гарахаас өмнө дөлөө бас нэлээ ярилцж байгаа л. Ингээл яг тэр ярьснараа л уг нь хийлээ. Эхний багийн гүйцэтгэлийг харсан уу? Харсан. Тэгээд тэн дээрээ та бүхэн ямар нэгэн дүгнэлт шийдэл гаргаж чадсан уу? Бид ер нь бол хэмжээсээ алдахгүй бай. Налуугийнхаа харьцааг алдахгүй гэсэн зэрэг ингээд хэлсэн. Тэгээд нууц хугацаанд амжаад налуугаа дууслаа. Сэтгэл өндөр байна. За дараагийнхын тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа. Экскаваторын хутга шороонд шигдэнэ. Нэг буруу хөдөлгөөнд налвалдагдана. Нэг зөв хөдөлгөөнд зам тогтвортой болно. Кабины дотроос харах өнцөг хязгаарлагдмал. Гэхдээ оператор газрын хэлбэрийг мэдэрч өнцөг бүрийг яг тааруулж байна. Энд яарах эрх байхгүй. Гэхдээ бас удаашрахч боломжгүй юм. Энэ бол хурд ба наривчлалын тэнцвэр. Налуугийн жигд байдал бол хамгийн чухал гэдгийг шүүгчид бүгд хэлж байсан юм. Учир нь жигд бус налуу нь ус тогтох, нуралт үүсэх, улмаар замын суур эвдрэх хамгийн ихний шалтгаан болдог учраас. Яг одоо бид хоёрын ард манай тэмцээний 3 дугаар баг болох Батуул дахлагчтай Eco Road баг даалгавраа гүйцэтгэж байна. Тэгэхээр Батбаяр ахаа өнөөдрийн даалгаврын ер нь онцлог энэ замын хажуу налууг засах гэж байгаа шүү дээ. Энэ дээр ер нь ямар нэг тогтсон стандарт дүрм журм гэж байгаа юу? За яг хоо стандартаас илүү энэ маань бол сүүлийн нарийн засал ер нь бол тийм ажлыг одоо үзүүлж байгаа. Зураг тухайн зургийг энэ замын зургийг түрүүлээ зурхтаа материал нь одоо эсэргийг материал байвал арай налуу одоо энэ чим нэгийг харьцах нь 2 гэдэг чинь. Ердийн тохиолдолд нэг харьцах 1.5-аар. Тэгээд энэ ухамл энэ хаттай газар яг маш онцгой тохиолдолд яг нэгийг харьцах 1. Иймэрхүү зургадаар зааж гисэн хэмжээнүүд байдаг. Тэр хэмжээний дагуу энийг одоо налууж тэгшсэн багтсан. Улсын комисс төлөөж явахад тэрийг шалгана шүү дээ. Энэ маань өөрөө яагаад ингэ налуу дахаад ингээд нямбалаад ингээд ишлээд байна гэвэл энэ рүү чи өөрөө нөгөө олон жил ингээд борооны ус тэрийг тооцсон шүү дээ. Их огтомдоо болчиход борооны ус хурдан борог харгаж ороод ингээд замаа нөө эвдээ шороогоо эвдээд тэрийг тооцож ингээд гаргадаг байхгүй. Тэрнээс сэргийсэн. Өнөөдрийн манай даалгаврыг ер нь шүүгчнэр маань оролцогчдийнхаа ер нь юу харж байгаа. За мэдээж бол экскаваторчны ур чадварыг харж байгаа бах. Ерөнхий одоо инженер багийн ахлагчийн зохион байгуулалтыг харж байгаа бах. Энэ бусад өөр ямар шүүлтэн дээр ер нь онцлог шинжлэл байгаа вэ? Хоёр инженер нь одоо энд хэмжээгээ тавьж өгнө тий. Тэгээ нөгөө замчин хүмүүс нь зааж өгнө. Одоо жишээ нь энэ таавал багийн ажил болно. Жишээ нь энэ дээр ийм өндөр талан дээр ч тэр экскаваторын жолооч тэл доор байгаа хүн энэ дээр ирэмгийг харахгүй шүү дээ. Тэгэхээр чи энэ дээр чинь хэмжээ тавьж гэж байгаа шүү дээ. Ингээ багийн ажиллагаа. Энийг харна. Хоёрдугаар нь бас операторчийнхаа ур чадварыг харна. Гэхдээ ур чадвараас гадна техниктэйгээ яаж харьцаж байна? Хэтэрхийн өндөр хаацтай тий. Орлуулаад одоо техникийн энэ файс гэж яриад байна. Энийг ингээ одоо хэтэрхийн ингээ тулгаад байвал
эвдэр их уртаа энэ нэг хэр эзэмсэж байна. Энийг харна. Иймэрхүү өвлөлтүүдээр шүүндэ. За гайхалтай. Юутай ч миний харж байгаагаар бол манай энэ Монголын замчдын ялангуяа энэ техниктэй харьцдаг операторуудын ур чадвар бол үнэхээр сайн байт юм байна. Би бол яг ийм дүгнэлтэнд хүрч байна. Одоо ингээд энэ замын хажуу налуугаа ингээд зөвхөн экскаватораар тэгшлэн гэдэг чинь бол надад бол үнэхээр гайхалтай санагдаж байгаа байхгүй. Тэгэлгүй яг хаа манай одоо энэ зам дээр ажиллаж байгаа замчин энэ оператор залуучууд үнэхээр чадвартай болсон. Тэгэхээр төвчөнд ер нь бол хийж чадж байгаа гэд бид нэр үздэг. Хүн ингээд хөрсөөр тэгшсэн шиг. Харин тэгж байгаа бүр тий. Машин механикууд жижигхэн ирчаагаас тэгээд мэдрээд ингээд гараараа өөрийнхөө гараар хийж байгаа шиг ийм чаддаг болсон. Бүхэл хүмүүс нь ингээд багаар уур чадвартай байж энэ одоо дам хэрэглэгчдийн айдавтай хэрэглэж дам маань бичдэг. Олон хүмүүс хөдөлмөр ордог ажиллаж та. Race Company 2008 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсэн байгуулагдсан. Автозамын барилга, бетон зурмгийн үйлдвэрлэл, инженерийн шугам сүлжээний угсралт, автомашины улсын дугаарын үйлдвэрлэл, барилга угсралт, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, угсралтын чиглэлээр тус тус ажилладаг. Race Company 2012 оноос автозам барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагчтай, 30 гаруй техник, машин механизм болон асфальт бетоны үйлдвэр, чулуу бодлуурын үйлдвэр, хээрийн лаборатори, кемпинг, барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Race Company. Хүмүүс ихэвчлэн асфальт руу анхаарлаа төвлөрүүлдэгч үнэн дээр замын дотор нуугдж байдаг аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг бол далангийн хажуу налуу засах ажлаа гэдгийг Батбаяр шүүгч онцолж байлаа. Тиймээс шүүгчид даалгавар гүйцэтгэлийг нухацтай ажиглаж замын хяналтын багч хяналтаа чамд хийж байна. За инженер Батулд за ер нь гүйцэтгэлдээ хэв сэтгэл өндөр байна. Замын инженерийн зүгээс бол экскаватор оператор ямар хэмжээнд хийгээ гэдэг зам дээрээ тэмдэглэгээ хийж өгöd далангийн иргэн болон доод яроолын тэмдэглэгээ ястын зааварчилгаа болон гүйцэтгэх ажил маань болохоор экскаватор явуулж чаддаг суулж ажилладаг. Тэгээ манай хавчсан өгцөн хугацаанд даалгавраа хийгээд Хугацаанд амжчихсан уу? Хугацаанд ямар ч гэсэн нийт талбай давж дуусгасан. Экскаватор чинь за хөндрөл бэрхшээл ер нь юу гарав? Ер нь жоохон хугацаатай тэгээд хугацаанд манай хэсэг жоохон чулуутай таарлаа. Тэгээд ер нь өөрөө нэг бодож ирсэн гарахынхаа өмнө төлөвлөж ирснээсээ жоохон таарах гүйцэтгсэн. Ер нь жоохон гүйцэтгэлдээ сэтгэл дундуур байгаа маань тий. Тий. Ер нь жоохон хугацаанд ачаад бүгд нэлээд өгчлээ. Тэгээд яг нөгөө нэг шүүгчийн өгсөн одоо нөгөө нэг налуу дээрээ аваач чадсан одоо бол чадсан налуудаа чадахын үед л чадсан. Тэгээд нөгөө нэг энэ бохор гэх энэ илүү том чулуунуудыг зайлуулж холбуулж тэрэндээ жоохон анхаарал авч. Тарианаас авч байгаа материалын сонголтоос шалтгаалаад зарим оролцогчдод бол маш хэмжээний том чулуунууд ялгарсан байсан. Зарим нь болохоор тийм чулуугүй тийм материал гарсан. Тэгээд тэрэн дээр ялгаа гарч байгаа өшөө. Зарим тухайн даланг байгуулахдаа бол үндсэн налуу гэсэн алдсан. Одоо бидний хэлдгээр жоохон далангаа шулаад барьсан тийм ажил байсан. Гэхдээ тэрийг гаргах тийм л даалгавартай болохоор бүгдөө амжилттай хийсэн. Хашир туршлагатай оператор Цолмон ах
Налуу засна гэдэг бол нүдээр хэмжихээс илүү мэдрэмжээр ажиллах ажилалдаа гэж хэлж байсан юм. Гэвч мэдрэмж гэдэг сандралын мөчөд алдаж болдог. Олон жил давтсан дадал олон хүний харц дарамт тунд ганцхан агшинд өөрчлөгдөж мэднэ. Тиймээс энэ талбай дээр шинэхэн операторч адил хашир туршлагатай хүнч ялгаагүй. Таашгүй эрсдэлтэй нүүр тулж болзошгүй юм. Өдрийн минь гамбалхаа. Ажилтан цаад болчихгүй. Монгол Улсын зөвлөх инженер Zero to Road ажил мэргэжлийн уралдааны шүүгч. За. Энэ 3 баг одоо 4 дахь баг маань даалгавар гүйцэтгэлээ хийж байна. Энэ багуудын хооронд гүйцэтгэлийн одоо ялгаа байна уу? Ер нь яг одоо гэр бүлч гэсэн байдаг, гэр бүлийн соёл гэж байдаг. Үүнтэй адилхан замын компаниудын дотоодын өөрсдийн зохион байгуулалт соёл уурчдур гэж тустай ялгаатай л да. Энийг бүгдийг одоо юу гэдэг нэг юм зөвхөн тийм шиг байдаг. Тэгэхээр хүн болгоны ур чадвар эзэмсэн чадвар хэдэн дөрвөн баг дөрвөлд ондоо байна. Энд дээр ур чадварын ялгаа гарч байна. Ур чадварын ялгаа одоо энэ шилэгдэж ирсэн 25 маань үнэхээр бас сайхан зовж байна. Тэгэхээр эзэмсэн ур чадварын эзэмсэн. Гэхдээ одоо юу гэдэг заавал энэ ялагч байх хэрэгтэй гэдэг утгаар ч юм уу ер нь бол чадварын зөрүү гарч байна. Хоёр дахь багийн оператор арай илүү ур чадвартай нөгөөгөөс илүүагдчихсан. Ер нь багууд маань ингээд шүүгчдийн өгсөн одоо даалгаврыг яг 100% гүйцэтгэж амжиж гин үү хугацаанд. Зарим багууд болохоор ингээд цаг бол жоохон богино байлаа гэдэг тиймэрхүү зүйл болж байна. Ер нь бол тийм бас богинч биш, тийм уртч биш. Өөрөө би бол энэ дээр ихлээр 50 метрийг өгөхөөс нэг 40 метр өгч байгаа. 40 метрийг 30 минутын хугацаанд. Энэ дээр бол амжуулаад хийсэн багж байна. Арай амжилт дуусаагүй. Тэгээ нарийн цас руу орж чадаагүй багж. Тэгэхээр түрүүний энэ дээр бол ерөөсөө скатны орчод эзэмсэн мэргэжлийг нь одоо чадах скид гэж хэлдэг тийм. Тэрний ялгаа хийж байна л да. Ер нь амжуулал амжилт. Сүүлийн жилүүдэд далангийн хажуу налууг засахад лазер тэгшлэгч, GPS удирдлагатай экскаватор, 3D загварчлал зэрэг шинэ технологиуд нэвтэрч байгаа. Эдгээр нь ажлын наривчлалыг нэмэгдүүлж, алдааг багасгах давуу талтай хэмээн замынхан хоорондоо ярилцаж байсан шүү. Дөнгөж сая даалгавраа хийж гүйцэтгсэн Apex багийнхантай уулзаж байна. Багийн ахлагч инженер Ган Зоригийн хувьд өнөөдрийн даалгавар ер нь хэр вэ? Өнөөдрийн даалгавар бас бидний өмнө бас хийжсэн ажлууд байна. Далангийн хажуу налууг татах ажил байлаа. Энэ манай экскаваторч нь цолмон ажиллаа. Ер нь бол одоо 1 Гц 1.5 хэмжээнд бид нэр баялаа явуулчихсан амжилттай гэж үзтгэлээ. За яг экскаватор дээр ажилласан таны хувьд өөрийнхөө гүйцэтгэлд ер нь сэтгэл хэр байна? За яхаад энэ өөрийнхөө хэмжээнд л гүйцэтгэлээ. Жохон сэтгэл, жохон дундуурлаа. Хугацаанд амжсан биз дээ тэгтээ? Амжсан баг. Амжсан. Яг өөрийнхөө даалгаврынхаа яг 100% туртал хийж чадсангүй гэж бодож байна. Яг вэ? Тэгтээ яг вэ?
Safe Road багийн ахлагч Баяр Эрдэнэ инженертэй тэмцээнийх нь өмнөх сэтгэлдлийг хуваалцъя бүгдээрээ. Өнөөдөр сүүлийн баг болж байна. За энэ өмнөх багуудаа ажиглаад энэ ямар тактик баримталт ажиллая гэж багийнхантаа ярилцъя. За дөрвөн багаа гүйцэтгэлийг харлаа тэгээд бас зөвшөлдөх юмнууд гарч ирдэг юм байна. Сүүлд хийхээр тийм дөрвөн удаа хийцэн юм шиг л байна. Нэлийн туршлагацсан айгу багтаага ажил үүргүүдийг хойрлоод ярьсан байгаа. Тэгээд дагуу болчих واخа. 30 минутанд 40 м замын хажуу налууг янзлах, засах тийм даалгавар байгаа. Энэ хугацаанд амжина гэж бодож байна. Хугацаанд амжина. Амжина. Экскаватор ч сэтгэл англан байна уу? Итгэлтэй. Багийнхаа хүмүүстэй энэ аягүй сайн ярилцаж танилцсан байгаа тий. Танай экскаватор чи ер нь таны бодлоор ер нь хэр ур чадвартай хүн бэ? За одоо л харах гэж байна. Иймэрхүү мөрөөсө төсөөлөг байхгүй. Нодлон түрүү жил болсон шиг яг тиймэрхүү л байгуулж утсан. Адтай одтой очирхүү замын салбарт дөнгөж 2 жил ажиллаж байгаа ч өнөөдөр туршлагатай операторуудын дунд зогсож байна. Энэ даалгавар бидний жинхэнэ чадварыг харуулна гэж тэр хэлсэн юм. Одоо тэрвээ өөрийн гараар нотлох мөч ирлээ. Ард өнөөдрийн даалгаврын хамгийн сүүлийн баг болох Safe Road баг маань ажлын гүйцэтгэлээ хийж байна. Энэ хооронд хэдүүлээ манай тэмцээний цорын ганц эмэгтэй шүүгч болох Алтан зул инженерээс хэдүүлээ сэтгэгдлийн сонсцоо. За өдрийн минь дулаа шүүгчээ. Өдрийн минь. За манай тэмцээний явц ирнэ хэр явагдаж байна? Ер нь нөгөө хамгийн шилдэгүүд нэрсэн болохоор сайхан үзэгчтэй юмнууд болж байна. Бүхэл хүмүүс нөгөө инженер техникийн ажилч чадлаа гаргаад ур чадвараа харуулад ажиллаж байна. Одоо ингээд анзаарч байхад ингээд одоо хамгийн сүүлийн баг маань гүйцэтгэлээ хийж байна. Багуудын хооронд харьцуулахад ур чадварын одоо төвшин ер нь хэр байна? Одоо хамгийн ур чадвартай хүмүүс нэрсэн ч гэсэндээ яг ингээд нөгөө гүйцэтгэлээр яг хамгийн сайн ингээд шууд харагдаад ялгараад харагддаг. Зарим багууд нь нөгөө багийн ажиллагаа аюул сайн яг нэг хүн шиг бүгд нэгэн зэрэг ажиллаж байхад зарим нь болохоор яг нөгөө танихгүй хүмүүс баг болсон болохоор зарим нь бибинээсээ төлөөд ч юм уу нэг юм уу байна. За баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Далангийн хажуу налуу замын хажуугийн энгийн ажил биш. Энэ бол замын аюулгүй байдал, урд насжилттай байдлын баталгаа юм. Та бүхнээс даалгаврын талаар сэтгэгдлийг сонсъё. За ялангуяа би экскаваторч нар ажилласан очирхүүгээс сэтгэгдлийн сонсмоор байна. За даалгавар гүйцэтгээд энэ хэрэг хүндрэлтэй байсан бэ? Ер нь гайгүй. Гэтэ арай бицэнгүй л бодож хугацаанд. Хугацаандаа юу? Сүүлийн нөгөө цэвэрлэгийн дээр сүүлд нөгөө ялгарсан хаягдл материал ялах тэрэн дээр нэг 5 м үлдчихлээ. Тэрнээс налуу бол яг үдийн бол татцаа. Бусад багуудыг бодвол яг танаа хэсэг дээр ирэн чулуу хэрэг байсан бэ? За адилхан л ер нь л жигтгэл их чулуутай л далан байна тийм. Чулуу бол маш их байна. Өнөөдрийнхөө даалгаврын гүйцэтгэлд ирэн багаараа сэтгэл ямар хөө байна? 100. Ямар ч лээс окей болсон. Ер нь давуу тал гарсан уу сүүлийн баг болсны? Бас байдгийн байна. Ганц нэг юм дээр тийм. Зөвхөн Монголын юм дээр байна. За баярлалаа. Тэгээ дараагийнхан даалгаварт амжилт хүсье. 1-2 баг бол яг далангийн хажуу налууг хитрхий жоох даланлуугаа ухаж аваад байсан. Тэгээ тэрийг бол 1-2 удаа анхааруулад өнгөрсөн. Нэгэнт татцсан цөмлөө давцсан таланг дахиж одоо шороо хажуунаас нь нааж юу нэгдэг бол байхгүй. Тэрийг хийх нь тэр цөмлөө давцсан хэсгийг нөхөхийн тулд дахиж бүр далангаа шаталж ухаж авж байгаа шаталж дээш нь гаргаж ирж байгаа байхгүй бол далан өөрөө нэг талаасаа цөмрөх аюултай.
урсах аюулт, гулсалт үүсэх. Тэгэхээр нөгөө тухайн ажлын давтагдаал хийхлээр одоо нэгт нөгөө шатгуун ажилтны цалин гэж зардал дахиад 2 дахин өсчихнө гэсэн үг л дээ. Хэрвээ нэг операторын үйлдэлээс болоод ингээд жижигхэн цаашаа цөмөрөх юм бол дахиад бүр эхнээс нь эхлэх хэмжээний тийм ажил байсан болохоор маш их хариуцлагатай ажил байсан. Тэн дээр болохоор бид нар шүүгтэн зүгээрсэн бас бус ингээд багуудад болохоор бас хэрвээ таад цаашаа өгцөн налуугаас цаашаа цөмөж орсон тохиолдолд бид нар нэг удаа анхааруулна, хоёр дахь удаа бүр зөксөө харах хэмжээ аваа шүү гэдэг бүр тийм маш хатуу ч юм уу чанга анхааруулга өгсөн байна. Zero to Road нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөлөө. Дараагийн дугаарт бид илүү нарийн, илүү хариуцлагатай даалгавартай дахин уулзцгаах болно.